За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай яаж эхлэх вэ подкаст юм байна. Яаж өглөө босож эхлэх вэ гэсэн ээлжид дугаараар Grand Book Publishing-ийн үүсгэн байгуулагч өглөөний гайхамшиг Facebook-ны группний админ Гэрэлмаа ихч маань оролцож байна. За өглөөний минь сайхан амарсан уу? За чиний хувьд орой ах тий? Манай энэ орой болж байна. За Гэрэлмаа ихч тэгээ юуны төрөнд ингээ урилгыг аван оролцож зөндөө удаан ярьсны эцэст ингээд подкаст маань болж байна. Тэгээд урилгын авч орсон маш их баярлалаа. За баярлалаа. Намайг бас урьсанд баярлалаа. За Гэрэлмаач манай ер нь сонсогчд маань одоо яаж эхлэх вэ гэдээ ер нь бол анхан шатны хүмүүс байдаг те. Тэгээ хүмүүс бас гайхаж байгаа бах. Яг яагаад ер нь өглөө босох одоо хэрэгтэй байд юм бэ? Одоо яагаад хүн өглөө босох хэрэгтэй гэж таны бодлоор юу гэж бодож байна? Өглөө эрт босох те. Эртлэн босох. Хүн болгон л өглөө босч байгаа. Тэгээл босоод ажил амьдралаа залгуулаад явж байгаа. Тэгээд бидний өнөөдрийн ярих зүйл маань болохоор яагаад би эрт босох ёстой вэ те? Гэдэг талаар тэгээд сая нөгөө намайг танилцуулахдаа өглөөний гайхамшиг группийн админ гэсэн штэ. Тэгээд би болохоор нөгөө би болон одоо манай идэвхтэй гишүүд, манай группийн админууд, модераторууд болохоор бидний зорж байгаа зүйл юу гэхээр монголчуудаа эртэж дадалд уриалах. Тэгээд бидний яриад байгаа өглөөний гайхамшиг маань яг юу хэлээд байгаа вэ гэхээр өглөө эртлэн босоод за одоо магадгүй нэг хүн 8 цагт босоод яаран сандран ажилдаа гардаг гэж болж байна те. Тэгэх юм бол тэр босдог цагаасаа 30-аас 60 минутын өмнө эртлэн босоод тэр цагаа зөвхөн өөртөө зориулна. Өөрийнхөө хувь хүний хүчил зориулахад ингээ уриалдаг ийм групп байгаа. Тэгээд манай групп бол 2018 оны 7 сард анх эхэлж байсан. Яг тгээс эхэлж байсан. Тэгээд бид нар болохоор яг юун дээр сурвалж агуулгаа төгөөдөг вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын одоо залуу зохиолч онцлог хэлтгэгч Хейл Элрод гэдэг залуугийн гаргасан албан ёсны бид нар бол энэ номыг албан ёсны эрхтэй монгол хэл дээр гаргасан. За Хейл Элродын өглөөний гайхамшиг гэдэг номны агуулгыг л бусдад түгээдэг энд ингээд уриалдаг байхгүй. За тэгээд бид нар нөгөө нэг одоо манай өвөг дээдс болохоор эртэж хүн гээл те манай ээж аавууд өвөө эмээ маш эрт босдог ийм хүмүүс байсан уу гэвэл байсан. Гэхдээ яг тэрийг цагаа магадгүй зарим нь дасгал хөдөл. Манай аавлаа ингээд өглөө босвол дасгал хөдөлгөөн ийгээл ингэж байгаа л ажилдаа явдаг гэсэн. Тэгэхээр тэр өдөр ч онгоо ирч хүчтэй тий бүтээмжтэй байдаг гэсэн юм болов уу гэж одоо ингээд бодож байгаа байхгүй. Тэгэхээр эрт босох бол хүнд маш хэрэгтэй. Бид нөр ингээд нөгөө өөртөө цаг гаргаж чаддгүй одоо энэ завгүй гэж яваад байдаг. Тэгэхээр энэ л ерөнхийд нь уриалаад байдаг гэсэн. Зарим хүмүүс болохоор өглөө эрт босдог маш олон жил болж байгаа. Гэхдээ би өглөөний цагаар бол ингээд шахар гэр орныхаа ажлыг хийдэг гэдэг эмэгтэйчүүд аяг байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нүрээ яг ингээд санал болгоод байгаа эртэж дадал маань жоохон арай өөр. Өглөө босоод та зүгээр ингээд гэр дээр хүмүүг гэр бүлийнхнийхээ хаалцаа бэлдээ ч юм уу өөрөө ингээл те нөгөө гэр орныхаа ажил хийгээл аяг тавгаа угаагаад яваад ах биш. Яг тэр зүйлээ за Гэрэлмаа гэдэг хүн яг хин юм бэ те. За би юуны төлөө зориод байгаа юм бэ? За надад ямар сул давуу тал байна вэ? Би юунд өөрийнхөө цаг хугацаагаа алдаад байна гэдэг ингээд дүн шинжилгээ хийх. За тэр сул талуудаа гоё ингэж хөгжүүлэх те илүү гоё зөв дадал руу чиглүүлэхэд л туслах юм зүйлд уриалаад байдэмаа л гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэгээд өглөө ингээд эрт босох цагаас 30-аас 60 минутын өмнө босоод ингээд өөрийнхөө хувь хүний хөгжилд зориулах тийм зүйлүүдийг хийгүүл дээр идэг гэж та хэллээ сая. Ер нь ямар шүү зүйлүүд байвал дээр идэм бол одоо бас дасгал хөдөлгөөн ч юм уу те. Энэ дээр болохоор манай өглөөний гайхамшиг ном маань болохоор өөрөө угаас агуулга гаргаад өгсөн байгаа байхгүй юу? Аргачлалын заагаад өгсөн. Одоо энэ номыг уншсан хүн бол би ч нэрээ хөгжих ёстой юм биш үү? Би ахих ёстой юм биш үү? За тэгвэл би үүний төлөө өглөө болгон эртлэн босоод энэ 30-60 минутыг ийм зүйлүүдэд зориулвал нэрээ би чинь ахих юм биш үү гэдгийг ойлгож авдаг. За энд нь юу вэ гэхээр нэгдүгээр нам хүн буюу бясалгал. За нөгөө өөрийгөө сонсох те дотор хүнээ сонсох,
өөрөө өөртөөгөө ярилцах одоо чимээгүй байх гэдэг. За тэгэн гутаа энд нь дасгал хөдөлгөөн байгаа хоёрт нь. За тэмдэглэл хөтлөх тий. За би одоо яг ингээд тэмдэглэл хөтлөн гэдэг маань одоо жишээлбэл би 8 цагт бослоо, 9 цагт би ажилдаа очсон маань биш байхгүй юу? А яг нөгөө нэг өөрийнхөө мөн чанартай холбогдуулж бичиж тэмдэглэх ийм зүйлүүдийг хэлээд байгаа. За тэгээд зоригжуулах өөрийгөө болж өгөл зоригжуулж авах, гоё амьдралаа маш сайхнаар төсөөлж авах. За тэгээд уншлах хийх гэсэн ийм 6 зүйлийг санал болгодог. Тэгээд тухайн хүн маань өглөө босоод энэ 6-аг зургуулангийн амжиж хийх үү эсвэл түүгээд яг өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ хийх үү гэдэг нь тухайн хүний сонголтын асуудал байхгүй юу? Тэгээд нөгөө тухайн хүний ажил мэргэжлийн онцлог тий. Одоо чи жишээлбэл сайн надаа ингээд өөрийгөө гоё танилцуулаад хоёлаа ярихдаа чи би дугуй ундаг гэж хэлж штэ тий. Тэгэхээр чиний хувьд бол энэ хобби юм уу өдөр тутмын хөвшил дадал болсон байгаа штэ. Тэгэхээр чи өглөө болгон заавал дасгал хөдөлгөөн цаг гаргахгүйгээр магадгүй чиний хувьд унших гэдэг зүйл маань орхигдоод байдаг бол чи өглөөний цагаа уншлагад зориулдаг тий. За өөрийгөө гоё ингээд зоригжуулах ч юм өөрийнхөө амьдралыг маш сайхнаар төсөөлөх цаг зав гарахгүй байгаа бол магадгүй өглөөний цагт энийг амжуулах ч юм уу. Тэгэхээр хувь хүний нэг ажил мэргэжлийн онцлогоос хамаарат таны хувьд яг юу нь илүү чухал вэ гэдгээ барьж аваад ажиллавал илүү гоё үр дүнтэй байдаг. За одоо миний хувьд гэх юм бол жишээлбэл миний ажил өөрөө нөгөө суудаг ажил байхгүй юу? Дандаа ингээд ном уншдаг тий, судалдаг ийм суудлын ажилтай учраас би ажиллаа хийж байхдаа уншдаг учраас миний хувьд болохоор дасгал хөдөлгөөн аягүй чухал байдаг. Тийм болохоор би өглөөг дандаа гоё талархлаар эхлүүлээд байгаа бүхтээ талархаа тий гоё эрүүл байна, ажилтай байна, орлоготой байна, үр хөвгт минь эрүүл сарвал байгаад ингээд гоё талархаад тэгээд дараа нь би дасгал хийдэг болж өгвөл нэг өдөрт ядаж бүр амжихгүй байлаа гэхдээ өнжөөд тий нэг ингээд 20-30 минутын дасгал хөдөлгөөн өглөөний цагаараа хийгээд гарахаар тэр өдөр урт цагаар ажилласан ч гэсэн ядардггүй ч юм уу ийм гоё зүйлүүдийг ингээд дадал болгохоор бусдад бид нараас түгээгээд явж байгаа. Тэгээд яг ингээд нөгөө анх бид нар ийм гоё маш гоё юм гэгээлэг маш чухал зүйл санал болгож байгаа ойлгоогүй мөлий. Одоо магадгүй чи ч гэсэн ингээд подкаст хийгээл нэг хэдэн дугаарын дараа гарахад үе би чи ямар гоё зүйлийг түгээсэн юм бэ? Ямар гоё зүйлүүд хүмүүст ингээд холбоод өгсөн юм бэ гэдгээ мэдрэх бах. Тэгээд яг үнд бол нөгөө бид нар ингээд улс орны хөгжилтэй улс орн гоё байх хэрэгтэй гэж байгаа зүйл боловч энэний цаана ерөөсөө л бидний хувь хүний хөгжил, хувь хүний өсөлтөл энд явж байгаа юм билээ. Ээж хөгжөөд, аав хөгжөөд ирэхээр тэр нөлөөлөл гэр бүлд ирдэг. Гэр бүл дагаад маш гоё эерэг зөв дадалтай болоод ирэхээр одоо хамт олондоо найз нөхдөд нөлөөлж эхэлдэг. За тэгэн гутаа дараа нь нийгэмдээ гоё зүйлийг түгээж эхэлдэг. Ийм үнэхээр ийм суурь нүрээ үнэхээр гайхалтай юм зөв зүйл байсан юм байна гэдгийг одоо илүү ойлгоод байна л да. Анх бол ийм үн цэнтэй зүйл эхлүүлж байгаа ерөөс ойлгоогүй. За би ингээд өөрөө бас эртээ босоо сурах гэдэг юм чинь ном маань байгаа юм чинь за энийг ингээд олон хүн түгээч гэж эхлүүлсэн чинь энэний үн цэн бол үнэхээр гайхалтай юм байна гэдгийг одоо ойлгож байгаа. Та тэгээд одоо тэр группийнхаа админ тэгээд 170 мянган хүн одоо таныг ингээд дагаж өдөр тутмынхаа өглөөнийхөө хүчийг эрс хүчийг авч ийн та энэ группийнхаа талаар нэг жоохон танилцуулаач. Би одоо ингээл нөгөө группээс нь тэр өглөөдөө маш их талархдаг. Би яг нөгөө манайх чинь миний одоо үндсэн ажил юу вэ гэхээр би publishing буюу албан ёсны орчуулга эрхтэй номнууд ингээ эрхлэн гаргадаг байхгүй юу? Яг албан ёсны эрхийг аваа. Тэгээд энэ ажлаа би 2018 оноос эхлээд бүтэн цагаар хийж эхэлсэн. За тэгэн гутаа манайхаас гаргасан одоо нэг ном нь болохоор өглөөний гайхамшиг гэдэг энэ ном байгаа. Тэгээ гарсан жил 18 оны 7 сард гараад 19-20 оны 7 сар хүртэл яг 2 жил бестселлерийн номер 1 тэмж авсан ном байгаа. Одоо ч гэсэн бестселлертэй бол ингээд багтаад явж байгаа. Тэгээд номоо уншичаад гаргачаад явжсэн. Тэгээл нэг өдөр би үе энийг би өөртөө бас би бол тийм бас эртэж хүн байгаагүй байхгүй юу өмнө амралтын өдөр маш их унддаг. Хөр бит хоёр ажлын өдөр ажиллаж байгаа юм чинь унтах хэвээр амрах хэвээр ч гэдэг юм уу тийм нэг юм аахар шахар бодолтой дарагдсан. Тэгээд би болохоор амралтын өдөр эртлэн босоод энэ аргачлаа өөртөө ингээд бас дадал болгохгүй явж байхдаа гівгэнтний өглөөл нэг гой групп нэгэл олон хүнтэй хамтраад явах нь гоё юм шиг санагдал нээжсэн. Тэгээ өнөөдөр би ингээ 2.8 жилийн дараа
ийм олуулаа болно гэж бас төсөөлөг баг. Тийм тэгсэн чинь ингээд нөгөө яг хуу амнаас ам дамжаа сайн зүйл гэдэг өөр амнаас ам дамжаа явцдаг тий. Тэгээд Монгол хүмүүс ч өөрсдөө их гоё юм гээгээл нэгэндээ сайн сайхныг хүсдэг хүмүүс шүү дээ. Хөшөө найз нэг унсан ч ястайгаа ялчлаа. Үе хоёлаа хамт хичээж гэдэг юм. Ингээд нөгөө амнаас ам дамжаа дээр нь манай групп идэвхтэй гишүүдийн одоо бас юм гоё тэ тус тимээр энэ бас ингээ олон хүнд хүрээ явж байгаа. Дүнсэж би бол ганцаараа юм хол явж чадахгүй шүү дээ. Тэгээд хүмүүс ингэдэг юм байл л дээ. Нөгөө ингээд өөрөө уншаад ингээд нэг удирдах ажил хийдэг хүн ч юм уу жишээлбэл нэг хилцээний дарга албаны дарга ингээд амьдралд нь гоё үр дүн гараад энэ гоё зүйлийг олонгот үе хамт олондоо түгээ хамтаараа хичээ гээл ингээд байгууллагаараа аваад уншдаг ч юм уу те. Тэгэн гут нөгөө буцаагаад нөгөө ихнэр нь гоё болоод өөрчлөгдөд ирэхээр өөрөө нөхөр нь үе чи яагаад өөрчлөгдөд гоё болоод байна те. Юу ийгээд ингээд үг үйлдэл чи өөр болоод байна гэл ингээд явцдаг юм байлээ л те. Манай группийн хувьд бол ингэж байгаа. Гэхдээ зөвхөн өглөөний гайхамшиг үндсэн групп маань 170,500 цаана 8-гүүдэд байдаг гадаад орнуудад бас байдаг Австрал, Солонгос, өглөөний гайхамшиг ээжүүд, оюутан гэдэг. Гэхдээ аймагуд маань бол маш сайн явж байгаа. Тэгээд тэн дээр бас тусдаа юм манай санаачлагтай гоё идэвхтэй админууд бол ажиллагаа сайн дураараа. Энэ бол яг энэ сайн дураараа л түгэж байгаа зүйл биш үү? Уусаж эндээс нэг тийм одоо нэг юу гэдэг ямар нэг ашиг сонирхлын зөрчилдөй юм бол байхгүй. За тэгээд одоо яаж эхлэе өглөө босч эрт босч эхлэе гэсэн хүмүүс маань Гэлмаа ихчийн өглөөний гайхамшиг группийг дагаж эхлээрээ. Тэгээд тэнцээ айгүй гоё эрэг надад сэтгэл төрснөлтөө ороод тэгэнгүүт хүмүүс айгүй гоё эрэг юм бичээл. Тэгэл би өглөө босоод ингэж гэл өөртөөхөө өглөөний хийсэн юмнуудаа ингээл бичээл. Эсвэл би бинээсээ ингээд юмнуудаа асуугаад явчихж байгаа. Айгүй зөв групп юм шиг санагдсан надаа. Яг бидний нөгөө баримталдаг зүйл юу вэ гэхээр тэртээ тэргүүл ингээл гар бараан зүйлийг түгэж байгаа хүмүүс зөндөл байгаа штэ тий. Одоо хэдийгээр одоо инфлюенсер гэдэг нэртэй боловч бас ингээд дандаа муу мухай зүйл нийгмийн хар бараан зүйлийг бичээ. Бид нар сошиал сувгуудаар бол хангалттай тэр зүйлийг авч байгаа. Тэгэхээр заавал бид нар тэн дээр нэрмээс юм шиг муу мухай зүйлийг түүж бичих шаардлагагүй. Тэгээ харин ч бүр ингээд дандаа сайн сайхныг түүж яриад боломжийг яриад тэгээ хүн ингээд нөгөө байнга өөдөө тэмүүлж байгаа юм бол заагаад нийгэмдээ гадна бас гоё үн цэнийг бүтээж өгөх юм болоо гэж та тийм сөрөг зүйлийг бид нар хүрүүтэй айл болох оруулдаг. Тэгээд бас дураас алах байдаг ер нь бол. Тийм за энэ бас завшааны тохиолдуулаа гэлмаагчтай ийм гоё групп нэгээд ингээд ийм олон мянган хүмүүсийг байлдан дагуулад явж байгаад их бахархаж байна. За баярлалаа. За гэлмаагч нь манай подкаст маань одоо яг дөнгөж эхэлж байгаа хүмүүст зориулсан байгаа. Тэгээ одоо ингээд дэлхийн өнцөг бүр сууж байгаа нэг хүн жишээ нь одоо яаж эхлэе гэдэг үл одоо бас яг юунаас эхлэх ёстой юм бэ? Юун дээр анхаарах ёстой юм болоо? За тэгээд нэгдүгээр талаараа яг өглөө эртлэн босох маань ямар давуу талуудтай вэ гэхээр энийг бүр ингээ Харвардын судалгаагаар гаргасан юм байлээ л те. Одоо жишээлбэл эртэж хүмүүс болохоор маш тийм гоё эерэг байдаг гэж байгаа байхгүй ингээд муу мухай зүйлийг боддгоо дандаа боломжийг олж хардаг юм сэтгэлээ нь өөрөө гоё эерэг болгоё бүтээ чадъя гэсэн сэтгэлтэй байдаг. За тэгээд илүү гоё эрүүл байдаг гэж байгаа. Өглөө босоод дасгал хөдөлгөөн хийгээд нөгөө сэтгэлгээ зөв болоод ирэхээр дандаа сайн сайхныг бодоод ирэхээр дээр нөгөө өглөө ингээд яаран сандран өглөөний цайгаа уухгүй нуухгүй гарахгүй өглөөний цайгаа тайван сайхан уугаад өглөөний цай гэдэг чинь үүний эрүүл мэндэд маш чухал зүйл юм билээ шүү дээ. Ингээд гардаг тий. Тэгээд маш гоё юм санаачлагтай бүтээмжтэй байдаг гэж байгаа. Тэгэхээр та өөрөө гоё ингээд яаж эхлэх вэ гэхээр нэгдүгээр тал эхлэхэд өөрөөсөө аягүй зөв асуултуудыг нэгдүгээр асуух хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй миний. За юуг асуух вэхээр за би яг өдөр тутамдаа хаана одоо цаг хугацаагаа би алдаад байна. Хаана би буруу ийм муу мухай зуршилтай байна вэ? За би өглөө яг хэдэн цагт босдгийг ер нь тогтмол хаяа нэг босдгоо бол биш шүү дээ. Ер нь тогтмол те 7 хоногийн 5 өдөр жишээлбэл би өглөө яг хэдэн цагт босоод байгаа юм. 8 цагт босоод яаран сандраа ажилдаа 9 цагт ингээд хам хум гүйж очиод байгаа юм уу? Эсвэл тэ
ингээд 7 цагт босоод айвуу тавиу өглөөнийхөө цагаа уугаад ингээд гоё ажиллаад дүгнээд за хийх ажлаа тодорхойлоод би гарч ийнө үү гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар өөрөөсөө зөв асуултуудыг асуугаад ингээд өдөр тутмынхаа дадал зуршлаа ажиглах хэрэгтэй. Тэгээд тэндээсээ за яг би хаана алдаад байна гэдгийг гаргаж ирээд тэгэл одоо өөртөө дүгнэлт хийсний үндсэн дээр эхлэх хэрэгтэй л дээ. Тэгээд манай өглөөний гамшигтэр болохоор яг ингэдэг л дээ нөгөө Америкийн нэгдсэн улсад 40 жилийн хугацаанд нэг ийм 100 хүнийг дагсан юм байна. Тэгсэн чинь тэрний 100 хүний зөвхөн 5% нь буюу одоо 5 хүн нь л жишээлбэл амьдралын эдийн засгийн хувьд боломжтой байсан гэж байгаа байхгүй. Нэг л хүн нь санхүүгийн хувьд бүр ингээд чинээлэг амьдарч байсан. 5 хүн нийт одоо 5 хүн болохоор боломжийн тий. Бусд нь бол ингээд зарим нь нас барсан, зарим нь болохоор хүсээгүй нөгөө санхүүгийн байдлаа хараат байдлаасаа болоод ажил хийж ирсэн ч юм уу. Өндөр настай мөртлөө тэгэхээр өөрөөсөө бид нар асуух хэрэгтэй юм л л дээ. Би одоо тэгээ 50 55 наснаа тэтгэврийн наснаа яг яаж амьдрах гэдэг юм бэ? Тийм үү? За зүгээр одоо Монголд бол бас хэцүү шттэ тэтгэврээр амьдрна гэвэл ийм байх гэдэг юм уу? Эсвэл бас ингэ эдийн засгийн хувьд гоё бэхжсэн тий эдийн засгийн хувьд хараат бас байх хэрэгтэй юм уу? За тэгхийн бол би 10 жилийн дараах өөрийгөө ч юм уу харахын тулд өнөөдөр би яаж өөрийгөө бэлтгэж энэ нийгэмд өрсөлдөөнтэй нийгэмд өөрийгөө ахиулж орлогоо ахиулж ур чадвараа өсгөх вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар асын арайгаа харцсан байхад хүнд өглөө босох бол нэг зовлон биш нөгөө нэг ийм ярьдэн штэ. Том асын хараагүй бол нөгөө холын зориг үгүй аваас ойрын золлон хээ гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр яг ийм л байгаа байхгүй. Тэгэхээр таны зориг өөрөө том байгаа. Таны одоо асын араа чинь сайхан байх юм бол та нэг өглөө ингээд нэг нүдэ нэгээд өөртөө цаг гаргаад суугаад тэр бол нэг зовлон биш байгаа байхгүй. Харин ачаарал байгаа байхгүй. Тийм үстэй. Гэтэл хүмүүс болохоор нөгөө яг гоо ихэнх тохиолдолд болохоор яана яаж өглөө эрт босноо ёо унтаж амармаар юм штэ гэдэг тийм. Гэтэл тэр өглөө болгоны тэрний нэг 30-60 минут гэдэг бол үнэхээр бидний амьдралыг өөрчилтэй юм лээ. Хүн нэг л өдөр мундаг болчдгоо те. Нэг л өдөр хүний арьс гоё болчдгоо штэ. Нэг л өдөр хүн тарган болчдгоо. Нэг л өдөр хүн ингээд гоё яг бидээ тарсан жинтэй болчдгоо маа. Харин тэр юу вэ гэхээр яг бид нарыг амьдралын маань өдөр тутмын дадал яг бүтээж идэв юм билээ манайхаа. Тийм учраас та өглөө болгоны 30-60 минутыг өөртөө зориулаад өглөө болгоныг 10 уншаад өглөө болгоныг 20 минутын дасгал хийгээ явснараа өөрийгөө эрүүл аж аргалтай ингээд маш гоё юм хүний бүтээж идэв юм байлээ гэдгийг одоо яг ингээд өөрөө бүтэлсэн хугацаанд л илүү ойлгож байна л та. Өмнө нь бол би ойлгохгүйсэн. Тэгэхээр хүн нэг л өдөр мундаг болчдөг юм аа. Тэгэхээр та тэр өглөө болгон тийм нэг аж аргалтайгаар эртлэн босоод зорилгынхаа төлөө ингээд өдөр болгоныг үүдэл хийснээрээ тэр зүйл маань таны 2 жилийн дараах гэрэл маг 2 жилийн дараах тий болд гэдэг хүний бүтээж идэм байлээ шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр би яагаад эрт босох ёстой юм, би яагаад төвжих ёстой гэдгээл ойлгочих юм бол сүбгээл өглөөнүүдээ нэдэн штэ. Ерөөсөө тэр ингээл нөгөө зорилго нүдэнд харагдаад ирээлжлээл. За тэгээд нэг 10 хоног өглөө яг нэг босдог цагтаа босчих юм бол хүн тэгээд сурчдээ мэлээ. Өөрөө ирэхгүй сэрүүлэхгүй босдог болчдөг байхгүй. Яг тэр асуултыг би дараа нь асуух гэж байлаа. Ихэнх одоо бас миний хувьд бол би ингээл өглөөний гайхамшиг номыг уншиж ирсэн л да Hal Elrodie. Тэгээд хаста нэрээ ингээм байна гэж бичээл ингээл цаасаа ингээл хан дээрээ наагаал за өглөө босоод би бясалгал хийн, өглөө босоод би 5 минут ном уншина ингээл баах юмнуудаа ингээл бичээл тэгэл нэг яг 7 хоног л хийсэн л дээ. Тэгэл 8 дахь хоногоос ч юм уу ингээл нэг тийм жоохон ажил юм шиг санагдаад одоо ажил эхлэхээс өмнө нэг заавалчгүй тэрийг бас хийх ёстой ажил юм шиг санагдаад тэгээд өглөө босоо юу гэдэг нэг жоохон амраад ч юм уу эсвэл өөр юм бодоод баймар санагдаад тэгээд ер нь тэгээд 8 9 дахь хоногоос ихсүүлээд тэгээд ер нь жоохон одоо яг 6-аас босдог байснаа гинт 7-оос босдог болоод ч юм уу тэгээд жоохон яагаад ирсэн л дээ. Сулраад ирсэн л дээ. Тэгээд яг гоо бас энэ дээр нэг юм хэлэхэд бас ер нь ингээл хүмүүс за өглөө босож эхлэе. За одоо тамхинаас гарыг ч юм уу те ингээл тэгэл нэг хэдэн хоног л явчаал тэгэл болчихдээ шүү дээ. Тэр тал дээр та юу гэж бодож байна? Яг л одоо ингэж тань шиг ингэж гоё
дадал туршлага болох вэ? Харин тэгэл ерөөсөө л тэр нөө зориг гасан яриалаа байгаа байхгүй юу? Ер нь бол те та эрүүл бай гэж бодж л тамхи хайхал хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр нөгөө сүүлд манахаас эрхлэн гаргасан 5 секундын дүрм дээр бас тэгж байгаа байхгүй юу? Манахаа мэдрэмжэндээ битгий удирдуулаа, зоригтой удирдуулаа тий. Тэгэхээр яг өнөөдрийн тэр тамхи татж байгаа ч юм уу, одоо олон аяг кофе уух ч юм уу, бид нар яг мэдрэмжэндээ л хөтлөгдөд байгаа байхгүй юу? Гоё байх тий. Яг тэр нэг яг тухайн ситуац. Тэгтэл миний зорилго юу юм бэ гэхээр эрүүл байх тий. Миний зорилго юу юм бэ? Би өглөө болгоно нэг жоохон гэхдээ хүн нөгөө огцомдож бас болохгүй л дээ. Жишээлбэл 8 цагт босдог хүн шууд 6-д босно гэж хэцүү байхгүй юу? 30-30 минутаар. За 8 цагт босдог гэсэн үжи одоо чи тий үе чи бата одоо чи хий юм бэ? Чи ганц нэг нойроо дийлж чадахгүй тий. Нэг 30 минутын өмнө босчооч тий чи гээл өөрийгөө загнаал ташуурдаад босгол хэвээр байхгүй юу? Тэгээд 30 минут босоод за 7:30 босоод нэг сар болжонгуудаа дахиад 7 болгодог 6:30 болгодог. Ингээ аажмаар ахиулна өгөхөөс биш шууд хүн ингээд огцомдож болохгүй. За тэгээд эрт босох маань өөр бас юунд чухал байдаг. Нөгөө эрт босоход бас юу чухал нөлөөтэй байдаг вэ гэхээр орой эрт унтах хэрэгтэй манайхаа. Орой эрт унтах хэрэгтэй. Тэгээд шөнийн орой маш чанартай нойр авах хэрэгтэй. Тэгээд хүн ер нь өглөө эрт босоод өдөр нь ингээд гой бүтээмжтэй зорилготой завгүй ажиллахаар орой ядарсан хүн чинь эртлэн орондоо ороод унтдаг. Тэгээд биднэрт бол энэ дэлгэцийн хамаарал бол нойр одоо муу нойртой байх махт бол маш сөрөг нөлөөтэй байлаа шүү дээ. Тэгэхээр унтахаас сая бол 1-2 цагийн өмнө лед дэлгэцээс өөрийгөө хол байлгах маш чухал гэдэг юм билээ. Тэгэхээр ерөөсөө л нөгөө зорилго нь том байх юм бол та тэрний нэг жижиг зүйл дээр бол бүдрэхгүй. Тэгэхээр манайхан гой зорилгоо асан яриагаа гой том тавиад өдөр тутамдаа маш гой сахилга баттал байх хэрэгтэй. Тэ хин нэгэн одоо уруу татагддггүй байх хэрэгтэй шүү дээ. Одоо жишээлбэл яг анх хэлж байгаа хүмүүс болохоор ийм гаднаас ийм юмнууд ирдэг л дээ. Өвшөө найз настай нэрээ гоё ингээ болох гээд ийм ном байт юм байна уншчлаа. Астой гоё юм байна ста. Хичээнэ найз нь өглөө асах чам. Чи хизээл тийм байсан гэдэг үгэнд тэ одоо унцдаг байхгүй юу? Уучлаарай энэ таны л амьдрал шүү дээ. Яг үнийг хэлэхэд энэ миний л амьдрал байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрийнхөө амьдралыг хин нэгнээр удирдуулад яах юм бэ? Тийм үстэй. Хэцүү цаг мөч болоход хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л авч гардаг болохоос биш хин нэг ирээд танд нэрээ одоо энэ хэцүү цаг үед бол өшөө найз за чи амьдралаа дэвшлүүлээ гэд сайт өргөж өгдөг хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралд эзэн болохын тулд та хин нэгний одоо тий үгээр өөрийнхөө амьдралыг бид нар удирдах хэрэггүй юм шүү. Хэрэггүй юм шиг хэрэггүй шүү гэдгийг бас тий тэрийг бид нар ухаарах хэрэгтэй. Хин нэгний одоо тийм турх хэрэлтээр л өөрийнхөө амьдралыг өөрчлөөд ах юм бол бид нар өөрийгөө боломжоос л тий цогтаалгах гэж байна л гэсэн үг шүү дээ. Боломжоо л алдаад байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бас сануулж байна. Өглөөж босоод гой ингээд өөртөө зориулт гаргана, өөртөө гарах цагтаа байна гэдэг бол өөрөө зовлон биш. Харин хамгийн гой аж аргал юм билээ. За энийг би яг юунаас ингээд ойлгочихсон бэ гэхээр манахаас ингээд метршгүй гэдэг Unbroken Angelina Jolie-гийн найруулсан Unbroken гэдэг киноны яг ийм бодит түүхийг өгүүлсэн зохиол байдаг. Тэгээд дэлхийд маш алдартай бүр ингээд яг уран зохиолынхаа төрөлтөө бүр ингээд маш олон жил бас бестселлерийг тэргүүлсэн ном баггүй. Тэрийг бүр зарим манайх аль биесны хэрэгтэй гаргачихсан. Орчуулга бол үнэхээр сайн болсон. Тэгээд тэр номыг уншчаал би ерөөсөө хүүе те зовлон гэдэг чи ерөөсөө өнөөдрийн бид нар энийг өглөө босоод өөртөө цаг гаргах ч юм уу аж 8 цаг ажиллах ч юм уу энэ зүйл зовлон бол биш юм байна. Зовлон гэдэг зүйл тэр яг тэр номын гол баатар Лю Замперини гэдэг хүний туулсан амьдрал чинь л өөрөөсөө там байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр бид нар бүх юмд биелэн тэ одоо нэрээ өөрөө л орлогоо олж чадах юм бол бид нар тэр мэдрэмж гэдэг зүйлийг хаанаас ч авах боломжтой биш тэ. Гой орчин байна тэ 10 жилийн өмнөхийг бодвол бид нар хамгийн дуртай кофе шопт ороод хамгийн гоё дуртай кофегаа аваад зориг төлөвлөгөөгөө бичих боломж нь байна штэ. Тийм байгаа зү. Хамгийн дуртай кофегаа дулаан гэртээ суугаад үзэх боломж байна. Зөвхөн интернетийн мөнгө төлөөд тэ. Зөвхөн нэг интернетийн мөнгө төлөөд өнөөдөр би дэлхийн нөгөө өнцөгт байгаа хаас мужид байгаа чамтай холбогдоо сууж штэ. Энд чи аяйгуу гой боломж байгаа байхгүй юу? Тийм үстэй. Тэгэл яагаад бид нар энэ гой зүйлүүдээ
бэрхшээл гэж хараад байгаа юм бэ гэдгийг би тэр номоос ойлгоод тэгээд яг өөрөө өөрчилж гисэн. За зүгээр одоо миний хувьд болохоор бас би эрт басдгүй байсан гэдгээс нэгээд миний яг тэр эхлэнцэг өглөө болгон өөрийгөө яалч би 5 цагт босч байсан тэр одоо зүйлийгээ би гаргаж ирсэн баггүй. Тэр миний хувьд үр хөвгт маань байсан. Би 2 хөвгттэй. Одоо манай 2 хөвгт өсвөр насны. Тэгээд би тэр үед бол манай хоёр бол арай жоохон байсан л да. Одоо 3 жил ойролцоогоо 3 жилийн өмнө гэхээр. Тэгээд тэр үед бол би юу гэж ойлгосон бэ? Юу гэж одоо за чи хэрвээ өглөө босож чадахгүй бол чиний тэр өглөө босохдоо өөрийгөө яалах бодол чинь ерөөсөө хүүхдүүдтэй бодчих. Яагаад чиний залхуу те яагаад чиний нэг нойроо дэлж чадахгүй, яагаад чиний орлогоо өсгөж чадахгүй, яагаад чиний ур чадвар мэдлэгээ өсгөж чадахгүй байгаас болоод чиний 2 хүүхэд охирох хэрэгтэй юм бэ? Тийм үстэй. Тэгэхээр чи өөрийнхөө амрыг бодоод унтаал байна те. Өөстө арьсан гоёх хэвээр. Би амрах хэвээр. Ковид байна. Би дархлаагаа дэмжих хэвээр гэж чи унтаад байна те. Өөрийгөө хөгжүүлэхгүй байна. Өөртөө цаг гаргахгүй байна. Өөрийгөө сонсохгүй байна. Өөрийнхөө алдаа оноог олж харахгүй байна. За тэгмэд хүн ахихгүй штэ. Яг нөгөө завгүй гэсээр байгаа л таарна. Тэгмэд энэний хохирогч нь яг миний үр хөвгт болох гэдсэн байхгүй. Тэгэл би өглөө яг ингээл хүн ингээл амар өөрийгөө өрөвдөх гээд идэв штэ. Чи онтон чистэй ажилласан байгаа шүү. Янгууд үгүй ээ те. Чи босох ёстой, чи чадах ёстой. Чиний 2 хүүхдээ бодонгууд шууд сав гэж бостой. Би яг 1 жил тэгж боссон. Яг өглөө болгон өөрийнхөө нойртой тэгж тэмцээд яг хуу ихний нэг хэдэн хоног босчоор аяндаа өөрөө сүүлд бүр сэрүүлэхгүй босдог заяа. Орой хэдэн цагт ч унтсан өглөө яг тэр цогтой нүдний идэг болчтой юм лээ. Тэр зогсвол маш их чухал байгаа. Тийм яг үнэндээ. Унтъя гэсэн ч унтаж чадгаа болчтой. Тэгээл хүн сэрчэнгууд аяндаа босчтой. За тэгэл босоод нөгөө ажил дээр яг та хаана төвлөрдөг юм бэ? Хаана төвлөрч чаддээ? Хаана өөрийгөө сонсочтой? Яг тэр төвлөрлийг дэмжих цэг дээр очиод тэр орчиндөө очиод өөрийгөө фокуслаад ажиллахад үнэхээр хүний ур чадвар өсдөг, мэдлэг өсдөг, орлого өсдөг юм лээ. Тэ? За тэгээд би яг жил яваад дүгнээд хүүе тэ би нэгэн жил эртлэн босоход миний амьдрал ийм гоё өөрчлөлт гарч иржтэй. Чи ингэж өөр болсон байна штэ. Ингэж агсан байна штэ. Тэгвэл дахиад 1 жил босох уу? Айн дээр ирээд яг өөрөөсөө тэгж өсөж үгүй босъё үгүй тэгээд тэ үгүй босъё өөрчлөлттэй л та үе эн чи гоё юм байна штэ. Тэ би ингээд шал өөр юмыг мэдэрч штэ. Ямар гоё ажиглалтай, ямар гоё юм бэ. Тэгээд би дахиад ингээд дараа чинь 1 жилээ хичээл ингээд босч байсан. Тэгэхээр ерөөсөө бид нөгөө нэг хүмүүс нөгөө яг хоо зөв миний л ойлгосон зүйл юу гэхээр бид нар ингээд боломжийг ч юм уу одоо тэр нөгөө мундаг зүйлээтэй гаднаас хайгаад байдаг. Хин нэг одоо тий намин гэж подкастдаг гэд хийдэг хүн байлаа гэхэд үгүй наминтай уулзчвал, наминтай найзалчвал, наминтай ойр очивол мундаг болох гээд байгаа юм шүү. Үгүй юм гэлээ. Таны дотор хүч, таны өөрчлөлт дотор л байд юм лээ. Тэгээд хүн маш их уншиж болно. Маш их зүйлийг мэдээлэл авч болно. Тэгтээ ихтэй биш юм бэлээ. Яг тэр мэдээллийг өөртөө шингээгээд зөв зүйлээ өөртөө тусгаж аваад үйлдэл хийсэн хүн л ахтай юм бэлээ. Түүнээс их мэдлэг мэдээлэлтэй биш байт юм лээ. Гэдгийг бас ойлгож аваад байгаа. Ер нь бол янз бүрийн юм хойлоод явчихсан. Зүгээр аюугай санагчтай юм. Их яхаас угаасаа хийж эхэл гэдэг шүү дээ. Тийм болохоор энэ подкастны нэрч маань яаж эхлэх вэ гэдэг. Үйлдэлд уриалаад нь шүү дээ. Тэ? Тэгэхээр маргааш гэж байхгүй, нөгөөдөр гэж байхгүй. Манайха одоо яг хэрвээ та эрт босмоор байгаа бол би яагаад хөгжих ёстойгоо ойлгомоор байгаа бол магадгүй та одоо хүнсээ цуглуулах байгаа бол номингийн бүх салбаруудаар манай өглөөний гамших ном 14,900-аар зарагдж байгаа. Би тэгдэг байхгүй хүмүүс ингэтэй найзаа номоо зээлүүлээч гэдэг. Тийм хүний уншсан, хүний тодруулсан юмыг уншихаар хүний тархиар уншаад байдаг. Яг үнийг. Гэтэл яг үндэ кофе шоп ороод бид нар 2 аяга кофе авах мөнгө л байгаа байхгүй юу? За эсвэл 1 аяга кофе аваад 1 кек авах мөнгө байгаа байхгүй юу? Тэгэл тэр бол зүгээр мэдрэмж штэ. Яг тухайн үед надад өгч байгаа нэг төр зүрийн кайф мэдрэмжтэй. Гэтэл ном таны амьдралыг тэр 14,900-ийн ард хэдэн тийг тавих орлогын өгөөжийг танд энэ ном болгож чадна. Та үнэхээр өөртөө шингээж уншаад хэрэгжүүлж чадвал штэ. Хэрэгжүүлж чадвал тэгэхээр энэ бол гаргах ёстой л юм хүний нэг
юу 15,000 төгрөг өөртөө зориулаад те оюунда хөрөнгө оруулалт хийж чадах ба хүн тэгээд хэцүү шттэ. Тэгээ яг хүний авсан номыг хүний тодруулсан номыг уншихаар яг хүний тархиар уншаад байдаг байхгүй. Энийг яагаад дугуулсан юм бол энийг яагаад ингэсэн бол тийм шттэ. А яг өөртөө зориулж аваад өөрөө тэмдэглэчгээрээ хүн нөгөө яадаг вэ гэхээр дараа нь буцаагаад яг тэр чухлуудаа уншаа явчихаар бас санаад эргээд аюу гоё болдог. Тэгээд саяхан манай группээр нэг ах нэлээд настартер ах бичсэнээс энэ миний амьдралыг өөрчилсөн. Тэ заагаад миний үр хүүхдийн хувьд хүртэл маш үнцэдэй. Тэгэхээр ном гэдэг зүйл маань тийм гайхалтай байхгүй. Бид нөр кофе уугаад тусчин тэ идээд тусчин тэ одоо нэг одоо кейк ч юм уу авлаа гэхтэй. Тэгтэл ном маань таны гэрт байж лээ. За та уншаад хагас өөрчлөгч бол магадгүй таны хүүхднийг өдөр уншаад 100 өөрчлөгдөж болохыг үгүйсэх аргагүй байхгүй. Таны хувьд энэ ном таны амьдралыг чи өөрчилсөн гэж хэлж болох уу? Өөрчилсөн шүү дээ. Тэгэхээр өөрчилсөн. Би гэхдээ яг ийм юм байлаа л да. Хүн болго энэ номыг маш олон мянган хүн уншсан. Гэхдээ яг өөртөө шингээж аваад өөрчлөгч чадсан хүн бол бас тий яг тэр унсан хүмүүсийнхаа тоотой дүүцэхгүй байхгүй юу. Тэгэхээр би бол энэ номыг уншаад өөртөө шингээгээд амьдралаа өөрчилж чадсан. Үнэхээр би ил төгсөөлж чадна. Би маш их унддаг. Тэгээд дандаа нөгөө бурууг бусдад тогтоог, нийгэмдээ тогтоог хүмүүссэн багхгүй юу? Ер нь бол тий 3 жилийн өмнө ч юм уу, магадгүй 4 жилийн өмнө ч юм уу тий. Тэгтэл ингээд нөгөө номоо уншаад өөрчлөлтөөд өөр дээр нөгөө бүх хариуцлагыг аваад тий өглөө болгон босоод гоё хүн уншаад судлаад мэдээд дасгад хөдөлгөөн хийхэр ч хүн айгуугаа ирч хүчтэй өдрийг бүтээмжтэй өнгөрүүлдэг. Чухал бус зүйл цаг гаргах нь дагчтай мөлий. Хин нэгэн таалагдаж явах болчтой мөлий. Яг нөгөө өөрийнхөө гол зорилгоогоо төвлөрөөд ирэхээр хүн дахиж дэвшил гардаг. Тэгээ би бол өглөөний гамшиг бол миний амьдралыг болон манай групп би олон мянган хүний амьдралыг өөрчилсөн. Манай группийн гишүүд хэлдэг штэ. Би ингээд өглөөж босоод ингэсэн чинь манай нөхөр бас ингэ эртэж болчлоо. Тэ? Битээр ингээд хоёулаа болгоё босоод гоё алхаад. Энэний цаа маш том үнцэн явж байгаа байхгүй юу? Бүх хүний өөрсдөөс гадна гэр бүлийн харилцаа сайжирч байна. Гэр бүлийн тэр хоёулангийн дотн харилцаа ойлголцол архичж байна. Тэгэхээр тэр гэр бүлд хэрүүл маргаан байхаа барьж байна. Тэгэхээр үр хүүхэд хүртэл ингээд гоё айгүй гоё юм хайр инрэл түгээсэн үл ойлголцол биш те би бие хайрлсан энэ орчинд өсөх гоё боломжийг бас бүрдүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хувь хүний хөгжлийн цаана, хувь хүний акцийн цаана ямар гоё зүйлүүд явдсан бэ гэдэг зүйлийг эндээс саарч болж байгаа. Бас нэг том зүйлийг яриад байна л та. Жижиг юм шиг боловч энэ өгөөж нь маш том байдаг юм. Маш том. Бас юм нийтлэг зүйл байдаг шүү дээ. Одоо нэлийн алдартай ч юм уу амжилтанд хүрсэн хүмүүс бол ихэнх нь өглөө ажиллаа эхлэхээс өмнө дасгал хийдэг те. Тэгээ би тэрийг анх бас агиух гайхдаг байсан л та. Тэгээ тэрний талаар ингээд судлаад явгоот үнэхээр л ингээд одоо тэр хүмүүс яг эрүүл мэндэндээ бас анхаарч байгаа. Гэхдээ хажуугаар нь бас одоо яг нөгөө бодлоо зэгцлэх ч юм уу те. Тиймэрдүү юмнууд их явж идэм байлээ. Тэгээ дасгал хөдөлгөөн хийхээр нөгөө нэг хүн юу штэ илүү гоё тийм эрч хүчтэй болдог. Тэгээд яг ачиглагддаг байхгүй юу? Дасгалаа өглөө өстө өөрийгөө ялаад үстээд те өөрийгөө ялаад тэр нэг 20 30 минутын дасгалыг гарсан өдөр та 12 цаг ажилласан ч ядардгүй юм билээ. Тэгээ фокуслдаг, төвлөрч чаддаг. Та ямар шүү дасгал хийж ин да? Би болохоор нөгөө нэг 2 төрөлтөн дээр ингээд нэлээд жин нэмжээсэн. Жишээлбэл ингээд 54 57 хилээс хоёулын дээр нь би 73 74 илт олжсэн байхгүй. Тэгээ яг тэр үедээ би яаж өөрийгөө нөгөө хийжсэн бэ гэхээр яг нөгөө төрсэн эмэгтэй чинь нэг хэвлийн булчингийн дасгал те яг ийм нөгөө төрсэн эмэгтэй тохиолдог ийм тархалтай хэсгүүдээрээ хийдэг хідэн дасгал сураад авцсан. Тэгээд нөгөө тэрийг би ингээд яг нөгөө өглөө болгон босоод ч юм уу би ингээд нэг цаг хийгээд тэгээд яг ингээд эрүүлэр турж исэн 2 төрөлтөн дээр хоёулын дээр нь тэгээд яг тэр нөгөө надад ингээд өөртөө аягүй гоё сурцсан учраас юм одоо юу гэмдэ дадал болсон гэх юм уу. Тэгэхээр одоо би яг тэр хэдийгээл хийдэг байхгүй ер нь бол. Тэгэхээр тэгээд нэг өмнө нь болохоор ингээд нэг цаг хийдэг байсан. Яг тэр өөрийгөө жингээ хайж авах үед одоо болохоор залхуураад бас нэг дээдлэн 30 минут хийгээд байгаа. Заримдаа 20 минут хийн. Тэгэн гутаа яг оройдоо болохоор би нөгөө спиннингийн дугуй гэртээ авцсан. Одоо ч бас нөгөө
ковид гарснаас хойш гадуур фитнесээр явах ч юм уу хэцүү эрсдэлтэй болсон шүү дээ. Тэнгууд гэртээ дугаа авсан. Тэгээд тэн дээрээ нэг орой кино үзэж байхдаа 30 минут ингээд жижигдэг байхгүй юу. Тэгээд ногооч үзчихээн, дасгалаач хийчихээн, буудан дээр сууж биш. Тэгэхээр бас аюу гоё ингээд нэг гоё өөдрөг болчдаг дасгал хийхээр. Тэр яг үнэн шүү. Би ч гэсэндээ. Би өглөө нэг хэсэг анх ер нь Америкт ирэл энэ чиг хүмүүс маш их хөвтөж байдаг л та. Тэгэл гайхал. Тэгэл сүүлдээ бол яг нөгөө хүмүүсийнхээ одоо урсгалыг дагаад айгу өртөж болчт юм билээ. Нэг хэсэг 5.15-аас 1.3-5 дахад нэг дасгалж явдаг байсан. Тэгээд нэг юм гаражны доор дасгал хийдэг байсан. Тэгэл яг нэг цагийн дараа 6.15 гээл баахан дасгал хийхэд чинь яг тийм удаан санагддаг байсан. Тэр үед дөнгөж бас эхэлжсэн болохоор ингээл баахан булчингийн дасгал нааш чаашаагүй тэгэл боо юм болол ингээл гаражнаас ингээл гаран гот нэх гоо ингээл нар мандаал өглөө ингээл яг айгу гоё эхэлж байгаа байхгүй. Тэгээд гэртээ очиод хоолундаа идэл усны ороод яг ингээл өдөр эхлэхэд 7 болж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд 7 гэхэд ингээ бүх юмнуудаа ингээ гоё хийцэн ингээд айгу гоё эхэлдэг гэдэг мэдрэмжийг нэг авсан хүнч тэгээд хийгээд эхэлнэ л дээ. Тэгээд яг хүмүүс болохоор нөгөө эрт бас гэхээр ингэж бас шууд ойлгоод идэм билээ. Баг үнд гэж байна гэж ойлгоод идэм билээ. Гэхдээ энэ бол бидний санал болгоод байгаа өглөөний гамшиг маань бол энэ талаар биш. Та орой эртлэн унтаад өглөө эртлэн босоод харин шөнийн одоо тэр нэг 7-аас 8 цагийн нойроо заавал авах хэрэгтэй, чанартай нойроо авах хэрэгтэй. Тэгээд ер нь бол ингээд дасгал хөдөлгөөн хийдэг, бясалгал хийдэг. Ингээд өөрийгөө сонсоод сурцсан хүмүүс бол нэг тэгж юм стресстэй байхаа болчтой. Тэгээ шөнийн нойроо маш гоё юм давтуу биш гүн авч чаддаг юм болчтой юм лээ. Тэгэхээр ер нь бол юм жижигхэн өөрчлөлтүүд л бид нарыг аюулгүй бүтээж идэм байлээ Тэгэхээр яг өөрөөсөө ингээ анализ дүгнэлт хийгээд за би ер нь өөрийгөө юугаар хохироод байгаа юм бэ. Тэгээд бас зүгээр нөгөө ингээ ажиглахаар бид нар их өөртөө их өрөвддөг. Тэгээд хохирогч болгодог, нийгмийн хохирогч болгодог. Ингээд тэгэхээр бид нар хохирогчийн сэтгүүнээсээ л аюул сайн урдан гарах хэрэгтэй мэлээ. Тийм биш харин хохирогчийн дүрээсээ гараад одоо яг хийдэг, бүтээдэг хүний дүрд орчих юм бол та бол хожноо. Хохирогч байгаалах юм бол нийгмийн хохирогч болгоод, улс төрийн хохирогч болгоод байгаалах юм бол бид нар өөрөө л хохирт юм лээ. Эцсийн дүндээ би хохирно, миний үр хүүхдэл хохирно амьдралыг сайжруулж чадахгүй, орлогоо нэмэгдүүлж чадахгүй. Тэгээд нөгөө ер нь бол ингээд өдөр тутмын гоё уншиж байгаа, суралцж байгаа, хичээж байгаа энэ зүйлүүд маань бидний мэдлэг боловсролыг хилээд, ур чадварыг өсгөөд ядаж л бидний нөгөө soft skill гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Энэ зүйлүүдийг ингээд аюул сайн хөгжүүлж идэм байлээ шүү. Тэгэхээр одоо бид нар сонголт байхгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд хичээх хэрэгтэй гэж хэлсэн. Тийм. Тэгээд маргааш гэж юусаа ойршлуулах хэрэггүй. Тийм маргааш дуусахгүй шүү дээ. Монголын маргааш дуусахгүй. Тэгээд Америк бол бас гоё л доо. Ер нь бол монголчууд л ингээл бас нэг үеийн бол манай залуучууд аюул мундаг болсон байна. Нэг үеийн бол хүмүүс маш их өөрчлөгдөж штэ. Одоо ингээл тэг хүмүүс маш гүүж ийн, алхаж ийн. Ингээд үнэхээр гоё. Тэгээд нөгөө би биш бид болсон байна. Хамтдаа хийх, хамтдаа түгэй гэдэг ийм гоё сэтгэлгээтэй болсон байна. Тэгээд гэхдээ ер нь бол одоо тийм нэг хохирогчийн сэтгэхэнээсээ гараад хариуцлага өөртөө авчих юм бол илүү гоё амар л болох байх л та. Тэгээд нөгөө нэг юм зовлон биш гоё жаргал гээл те. Хүүе би ч өглөөсөө өөртөө гоё цаг гаргаж штэ те. Эрэг талаас нь харах хэрэгтэй. Энэ талаас нараад үе би чи юу илээ гэх. Тэгээд манай подкастын нэг зочноор одоо энэ нөгөө юуны атахан за. За сонсогчтой хэлэхэд манай одоо дөнгөж сая орж ирсэн хүмүүс бол яаж эхлэх вэ подкастын маань 4 сарын дугаар яаж өглөө босож эхлэх вэ гэсэн сэдвээр Gun Publishing үүсгэн байгуулагч ба өглөөний гайхамшиг Facebook-ийн группийн админ Гэрэлмагчтайгаа ярилцж байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө бол бид нөгөө нэг одоо
өөрчлөлийг гоё өөрөөсөө эхлүүлээл явчих юм бол яг ингээд нөгөө нэг хүний өөрчлөлтийн цаана ингээд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд гэдэг үнэхээр гоё юм лээ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа хичээх хэрэгтэй л гэж хэлмээр байна. За өөр одоо орхитуулсан ч юм уу чиний бас асуугаагүй. За тий одоо подкаст маань нэлээд дуусах төхөж байна. Тэгээд бас нэг асуулт та түрүү нойрны талаар ярьсан тий чанартай нойр авах талаар ярьсан. Та нойрны чанар дээр юу нь яаж анхаардаг вэ? Одоо нойрны чанар дээр юу хийгүүл дээр идэм болоо? Нэгдүгээр өглөө ингээд 5 цагт ч юм уу 6 цагт босчоор хүн арай яалтчгүй л 10 за эцсийн хугацаа 11 гэхэд бол ерөнхийдөө яг нойр хүрээд эхэлдэг штэ. Тэгэхээр ер нь бол шөндөө бол 7-оос 8 насан туршид бол 7-оос 8 цаг унтахад бол ер нь бол хангалттай юм байлээ. Ер нь судалгаагаар. За тэгээд бид нөр одоо жишээлбэл ээжүүд дээр яг нэг гараад байдаг алдаа юу гэхээр өөрөө ингээд өглөө босохоор хүүхдэд дагуулах гаддаг битгий тэгээрээ хүүхдүүд өсвөр настай за ахлах ангийнхан бол арай гайгүй бах те нэг 11 12 ангийнхан бол гайгүй бах түүнээс биш бид нөр өсвөр насны хүүхдүүд буюу бага насны хүүхдүүдээ хизээч ирж босгож болохгүй хүүхдүүд маш олон цаг унтчихэж өсөлт нь явагч байдаг тэгэхээр тэгж битгий туйшраараа зүгээр л өөрөө л өөрчлөгдөж өрөө тэгэхээр өөрөө өөрчлөгдөж аяндаа хүүхдүүд чинь томруулаад таны дүүрээ гад те ингээд ирчдэм байлээ тэгэхээр энэ дээр битгий ингэж хүүхдүүдэд бас охроогоороо миний бодлохоор яг гоо шүний чанартай нойроо авахын тулд би бол нэг янз бүрийн санаа зовдохгүй орой гомцдаг. Таны яриа чинь жоохон муу сонсогдоод байна шүү. Тэгж гэнэ үү. За одоо яаж байна? Одоо зүгээр байна. За чанартай нойр авахын тулд гэд тасархсан. За чанартай нойр авахын тулд болохоор нэгдүгээр тал нөгөө зүгээр энэ миний л бодолтой хүн маань одоо ингээд сэтгэл зүйн хувьд янз бүрийн санаа зовхгүй байх хэрэгтэй тийм өөрийгөө гоё тайван байлгаад гоё сайн сайхан зүйл бодоод орой унтахтаа бас хийсэн бүтээснээ дүгнээд тэгээд одоо өнөөдөр гоё байгаа зүйлтэй гоё талархаад үнэхээр их гоё тайван сайхан унтчихдаг. За тэгээд миний бодлохоор бас заримдаа нөгөө нэг гүн одоо нойр авах юм аюуд байдаг штэ YouTube дээр тийм 30 минутын дотор ингээд гүн нойр авах тийм аюудыг байнга сонсоод тэгээд унтчихдаг байхгүй. Тэгэхээр маш гоё юм чанартай нойр авдаг. Тэгээд мэдээж нөгөө нэг орой бас юм өөрийг айл болох гэрлээс лээд гэрлээс хол байлгах. Хүний нөгөө нэг хөлнөөсөө хүн даарахаараа бас ингэ унтаж чаддгүй юм байна л да сэрүүлзээд байдаг. За тэгээд согтууруулах хундаа ер нь бол хүнийг бас ингэ гүн нойр авахад бас юм сөрөг нөлөөтэй байт юм билэ. Тэгэхээр ер нь бол согтууруулах хундаа баг хэрэгэлдэг ч юм уу те байх юм бол та бас сайн нойр аавнаа. Бүр энэ дээр бол би бүр ингэ судлаад утсан ч нөгөө Билл Гейтсийн зөвлөгөө байсан баггүй юу? Билл Гейтсийн зөвлөгөө байсан. За би ингээд шүнийн чанартай нойр авахд ийм зөвлөгөөний өгч байна. За унтахаасаа тэдээс 1-2 цагийн өмнө лээд гэрлээс хол байлга, хөлөө дулаан байлга, өрөө хит халуун буюу хит бүйтэн байж болохгүй. Тогтсон температурт байх ёстой тийм. Яг ингээд за тэгэн гутаа юусаа юм согтууруулах хундаа гэдэг зүйл хүнд аим сөрөг нөлөөтэй байдгийн шүү гэх мэт ийм зүйлүүдийг өгсөн байсан. За тэгээд бид нар аль нөгөө нэг орой л эрт унтах хэрэгтэй юм лээ. Үгүй болохоор манай залуучууд 11, 12, 12-аас 12-1 хүртэл ингээл нөгөө дэлгэц штэ л уцаа гүйлгээл те ямар ч юмшгүй бүтээмжгүй зөвлөлтүүдийг хийгээд байдаг. Тэгтэл нөгөө өглөө босоход ч айгүй хүнд болчихж байгаа байхгүй юу. Тэгээд за өглөө та ялаад өөрийгөө босчлоо гэхэд таны өдрийн бүтээмж алдагдсан шүү дээ. Яагаад тэгэхээр та шүүн ингээд нөгөө унтаж гүйцэд унтаагүй нөгөө өөрийгөө одоо нөхөх ёстой юм нөхөөгүй амарч чадаагүй би чинь өдрийн турш юм нэг депресстэй байгаад байдаг юм байлээ. За тэгээд бас манай одоо би хэлмээр байна л да хүмүүс манай өглөөний гайхамшиг бол их гоё. Үнэхээр гоё. Яагаад тэгэхээр өглөө босоод тэр аахар шаахар зүйл цагаа зарцуулахгүйгээр та хамгийн чухалтай буюу өөрөө өөртөө төвлөрөх тэр аргачлалыг зааж өгд юм аа. Тэгэхээр та минь те одоо үнэхээр амьдралаа өөрчлөх тэр нэг гоё мэдээллийг бас энэ номноос авч чаднаа гэдгийг би бол үнэхээр баталгаатай хэлнэ. За тэгээд энэ дээр бол манай номны хүнд биш. Маш хөнгөн. Ийм шат ойлгох юм боломжтой. Манай охин 6 дугаар ангид уншижсэн хангалттай ойлгож байсан. Тэгээ маш хөөрхөн юм тэмдэглэгээнүүдийг хийцэн тий. Гэхдээ би бол охиноо тийм эрт бос гэж хэлтгүү л дээ. Эртээ тэргүү цагаан болохоор охин маань босоо сураад ингээ бид нар өөрсдөө ээж аав ер нь үлгэрлэж байгаа учраас бол би
аяндаа гоё хүн болчих واخ гэж боддог, итгэдэг тий. Тэгэхгүй тэгээд нөгөө нэг өөр одоо бас юмуд байж болох вэ гэхээр хин нэг нь бас битгий өөрийгөө удирдуулаараа л өөрийнхөө амьдралын шийдвэрт өөрөө л гоё үнэнч байгаараа л гэж хэлмээр байна. Тэгээд аяндаа номоо уншихаар зэгцтэй мэдээлэл авчна. За бас нэг асуултыг асуучих. Одоо та гэлмэгчийн хувьд орой хэдээс унтдаг вэ? Тэгээд одоо орой яг одоо тогтсон цагт 10 цагт ч юм уу ингээд унтах цаг болонгууд шууд ингээд нойрчин хүрээд явдггүй. Тэгээд заримдаа бас одоо юу гэдэг амьдралын одоо янз бүрийн болж болно шүү дээ. Тэгээд одоо нэг ч юм уу те хоёр гэж тийм орой унтах одоо шаардлага гарсан үед яаж зохицуулдаг вэ? Тогтсон цагтаа л босдгоо тийм орой унтсан үед. Яг нөгөө нэг угаасаа яг тийштэй гадагшаад утгшаа явна. Гэхдээ гадаад дотоод явхаар илүү их босоод байдаг. Яалтч нөгөө онгоцны нислэг гээл те. Бараг темп нэг алдагдтгүй л те. Тэгээд одоо жишээлбэл өчигдөр орой их Улаанбаатар маш их төвчирсэн. Тэгээд Facebook-нээс тий карантинаас өмнө ажлаа амжуулах гад би яг үнийг хэлэхэд өчигдөр гэртээ 11 цаг 50 минутанд орж ирсэн маа хөрхтэй. Тэгээд нөгөө одоо мах шүлөө бас ингээд бэлтгээд би болохоор за би өглөө эрт басна ингээд 12 цаг шууд орж ирээл нүрээ цэвэрлээл унтцсан. Манай хүн болохоор бараг нэг өнгөрч унтсан байх. Мах шүлэлтэй хоол ундныхаа амиг цэгцлээд үлдсэн хүүхдүүдтэйгээ. Тэгээд би болохоор яг хөө тийм үед болохоор айл болох бүр ингээд нэг цаг маг унтахгүй бас хаяа гарсан үед бол нэг 6-7 хүртэл унтдаг. Яагаад гэвэл би нөө тэгжээж өдрийнхөө бүтээмжийг нөх учраас тэгээд ер нь бол айл болох 10 цаг гэхэд л унтсан байхыг боддог. Тэгээ манай охиноос нөгөө манай найз босгосон танаас та айгүй их унтдаг байхаа гэж манай ээж л эрт унтдаг шүү дээ. Ээж л эрт босдөө шүү тэгээд гэхдээ би болохоор айл болох одоо манай хүн нөхөрч гэсэн ер нь бол 11-ээс бол хитэрдэггүй. Айл болох би тэгэхэд 10 гэхэд бүгдээрээ орондоо орсон байхыг хичээдэг. Тэгээд манай бас нөгөө паблишингийн одоо ихэнх номын орчуулгыг хийдэг манай Саруул гэдэг маш мундаг юм орчуулсан салбар байдаг. Бас Америкийн нэгдсэн улсад коллеж төгссөн, бизнесийн салбарт ажиллаж байгаа. Тэгээ маш бүтээмжтэй байдаг юм залуу байдаг байхгүй. Тэгээ би дээр нөгөө ковид гараа бид нар ч маш удаан хугацаанд карантинд байлаа шүү дээ. За яаж энэ ажил мажлын яаж гэнэ үү, гэрээсээ ажиллаж чадж гэнэ үү, төвлөрч чадж гэнэ үү гэсэн чинь манайхан ч ер нь бол манай гэр бол 9:30-аас хэтрэхгүй хүүхдүүд аагаад унтчихдаг. Эхнэр бит хоёр те мундаг дадал байгаа байхгүй 9:30 гэхэд бид нар шууд гэрээрээ унтдаг. Тэгээ өглөө ингээд эртэл ингээд 7 молоо босцсон байдаг тий. Ингэж хүүхдүүдээ бас нөгөө шөнийн ойрон эрт унтуулж эрт амраажих бол бас хүүхдүүд болох байна. Онлайнаар хичээл авч байгаа учраас маш их ядарч байна гэдэг. Энэ маш нөгөө яг эхнэр нөх хоёрын хамтын ажиллагаа тий ийм гоё бие биенээ ойлгосон ийм гоё зүйлүүд явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм мундаг гоё зүйл задалтай гэр бүлүүд бас амжин зөндөө байгаа. Тэгэхээр хэдүүлээ сайнаас нь гоё суралцъя тий. Тэгээд ер нь бол 10 цаг гэхэд айл болох унтсан байхыг хичээдэг л тий. Тэгэхээр чи 9 гэж орондоо орно гэсэн үг 9-9 сагсан орно гэж юм. 9:30 40 гээл орондоо ороод тэгэл нөгөө яах вэ би чи айгүй манай нөхөр тэгдэртэй чам шиг ингээд орон дээр дэрт тавиал унтдаг хүн гэж байна уу гэлээ. Өдөр нөгөө нэг ачааллаа сайн авчдаг ч юм уу тэгээд бас гоё юм нөгөө өөрөө би чи нэг юм дав дав хүн биш л дээ. Тайван учраас нэг юм санаа зовддог болохоор ер нь бол тажгүй. Тэгээ хүн болгон бол бас ингээд гоё зөв дадалтай байгаад байж болно. Яг нь манай группийнхан дээр болохоор маш гоё сайхан зүйлүүд зөндөө ажиглагдчихэдэг. Ер нь бол бүгдээрээ бас яг ингээд зөндөө ингээ хүмүүс сэтгэлдээ бичнэ штэ. Тэгэхээр яг тэгдэг байхгүй юу? Өөрөө эрт баснаас болоод цаашдаа ингээ хүүхдүүдээ хүртэл эрт унтуулдаг болж байна. Өглөө өөрөө эрт босхын тулд хүүхдүүдэд унтуулж байна. Тэ манайх ингээд гэр бүлэрээ юм гоё зөв дадалтай боллоо гэд маш олон юм өөрчлөлт байж байгаа. Зөвхөн би бишээ. Зөвхөн би бас зөвхөн жижигхэн юм жишээ байгаа байхгүй юу? Тэгэхээр маш олон энэ өөрчлөлтийг гоё хийгээд явж байгаа шүү манайхан. Сонсогчдоо бас хандаж хэлэхэд ингээд ийм олон гэр бүлүүд хүмүүс ингээд амьдралдаа энэ гоё зуршлыг дадлагжуулаад ингээд амьдралд нь нэлээд том өөрчлөлтүүд гараад явж байгаа. Тэгэхээр яагаад та өнөөдөр бас эхэлж болохгүй гэж те амьдралдаа бас том өөрчлөлтийг авчирч
гоё эрг сэтгэж юу гэдэг өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэх бас боломж байна шүү те. За сүүлчийн асуулт. Энийг подкастт маань оролцож байгаа зочин бүрээс асуудаг асуулт байгаа. Энэ нь болохоор хэрвээ танд юу ч өөрчлөх чадал бөгөөд боломж нь байвал тань дэлхий дээр юу хамгийн түрүүнд өөрчлөхийг хүсэж байна вэ? Юу ч байж болно. Одоо айгуу том асуудал байж болно, жижигхэн та бол одоо өөрчлөлт эхэлсэн байна хүмүүсийн амьдралыг. Би болохоор яг хүн болгоныг маш их маш сайн уншигч болгомоор байгаа байхгүй. Хүмүүс нөгөө ингээд өөрийнхөө оюунд л маш их хөрөнгө оруулалт хийдэг байгаасаа л гэж боддог. Одоо манай Монгол дээр бол яг тийм сэтгхүү дутаад байгаа байхгүй. Халамжийн сэтгхүүнд орцсон тэгэн гутаа ингээд өөрсдөө нөгөө нэг юм хохирогчийн дүрд оруулсан Тэгэл нэг л их хүн шүүмжлээл, ус төртийг шүүмжлээл, нийгмийг шүүмжлээл, тэрийг шүүмжлээл, нэг асуудал гарч ирэхээр тэр комент зүгээр хэрүүл уруул энэ юуг хэлээд байгаа вэ гэхээр хүмүүс нөгөө өөр дээр өөрөөсөө ажиллахгүй бусдыг шүүдэг болсон. Энэ юу гэхээр бид нар өөрөөсөө уншдаггүй, хөгжихгүй нөгөө материалыг зөвлөлт ч юм уу юм бас юм. Гэтэ бүгд нийгэмдээ биш шүү. Манай нийгэмдэр бол дийлэнх ажиглагдж байгаа зүйл бол ийм аа. Тэгэхээр маш их хүнийг бид нар нөгөө тархиад цэнгэлжээж яг үндэ биеийн булчингаас илүү бид нар тархины булчингаа хөгжүүлэх хамгийн чухал байгаа байхгүй юу? Альва зүйл чинь нөгөө тэнцвэртэй багтаа маш чухал шүү дээ. Тэгтэл хэд бие булчингаа игээл фитнест очиод мэдээж хөдөлгөөн маш чухал эрүүл байх юм. Гэхдээ тархины булчингаа хөгжүүлэх бид нар энэ дэлхийн лидерүүдээс суралцах шаардлага асар их байгаа байхгүй юу? Ингээ хийцэн үн цэнийг бүтээцэн өөрөө тийшүүлэг ингээ би болцоо одоо жишээлбэл бид нар ингээд манахаас одоо дэлхийн лидерүүд их бол Малала Нобелийн шагнал хүртсэн залуу хамгийн залуу шагналтан шүү дээ. Тэгэхэд энэ охины номыг уншиж байгаа тэр охин ямар гоё ихтгэл төрөх үү? Үе би хаана явж байна? 14 15 настай охин ийм зүйлийг бүтээсэн баг. Би хаана явж байна? За Мелинда Гейтсэн манайх хөөх мөч гэдэг номыг гаргасан. Тэгэхэд энэ хүн дэлхийн хэдэн зуун сая эмэгтэй амьдралыг өөрчилж байгаа байхгүй. Хувийн өрөнгөөр Тэгэхээр бид нар энэ эмэгтэйгээс сурах хэрэгтэй юм ч юм уу. Тэгэхээр маш их уншаасаа гэхдээ хамгийн сайн номуудыг уншаасаа энэ дэлхийн хийж бүтээсэн үлгэрлсэн хүмүүсээс гоё суралцаасаа л гэж боддог. Тэгэхээр хүн өөртөө бас шингээгээд өөрийгөө одоо сонсоод ийм л зүйл бид нар дутагтаад байгаа юм болов уу манай нийгэмд. Одоо чи бас харж л байгаа гадаад байгаа хүмүүс бас эмзэгэлдэг л ах Одоо ингээл сая ингээл асуудал үүсгэхэд амар сайхан захирал ингээл амар сайхан даргын талаар ингээл асуудал үүслээ шүү дээ онцгой байдлаа ингээл тэг чинь зүгээр л ингээл юугeenч мэдэхгүй байж нэг л хүн шүүмжилсэн нэг л хүн шүүсэн гэтэл тэр хүн маш их одоо маш өндөр боловсралтай юм багхгүй хэлний хувьд ч тэр хийж бүтээсэн зүйлийн хувьд юун тэр гэрэлмаа сонирм биш байхгүй. Тэгтэл надад үндэ тэр хүний шүүгээд суух ирэх байхгүй ч байгаа жишээ нэ тэгэхээр би өөрөө үнэхээр энийг хийж чадсан юм уу? Би үнэхээр энэ хүн шиг ийм зүйлийг бүтээсэн юм уу гэдгийг асуугаагүй байж бид нэр хүн шүүгээд байна гэдг нь бид нар маш их унших хэрэгтэй байна. Биднэрт яг энэ одоо оюуны потенциал хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодсон шүү дээ. Тэгээ германчууд, европчууд, америкчууд бас маш их уншдаг шүү дээ. Маш их байдаг гүүртэй. Маш их уншдаг. Басаал хар өглөөгөр ажилдаа гараад Америкт байж байхад хүмүүс гүүгээл тасгал хөдөлгөөн хийгээл яг тэр нөгөө боловсралтай хүмүүс нь гүүгээл хөдөлгөөн хийгээл илүүдэлжингүү байдаг багтаа хүмүүс нь дандаа юм түргэн хоол идээл маш их илүүдэлжинтэй өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж тухай суужаад энэ бол тэгэл яг нөгөө тархины л юутай холбоотой. Тэгэхээр бүгдээрээ маш сайн уншээ. Би одоо хэрвээ ингээд үнэхээр одоо тийм гоё чиний хэлж байгаа шиг ийм гоё зүйл төрөх юм бол өглөөний гайхамшиг ном Монголын бүх хүнд айлд бэлгэлмээр байна. Тэгээд уншуулмаар байна, гоё хилцүүлэг хиймээр байна. Хамгийн гол нь өөр өгөөж бүртгүүлмээр байна, За баярлалаа. Тийм. Гэхдээ гэрэлмаа эгчийн маань хувьд бол одоо яг энэ асуултанд хариулт нь бол та ингээд үшээ хийгээд эхэлсэн байна. Мөрөөдөлтөө ингээд хүрэх замдаа ингээд явж гин гэж би харж байна. Тэгээ таны хэлдэг бол зөвлөлтөө өөрчлөлтийг өөрөөсөө эхлэв шүү дээ, Хүн амтнаас буруу хайгаад ч юм уу эсвэл
алдаа хайгаад ингээ яваал идэм бэлээ. Тэгээд манайхан өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд тэгээ гэрэл багч маань хэлдгээр гоё номнууд уншиж тархиа цэнэглээд ингээд ийм эрэг ирээдүгийн төлөө гэж хэлмээр байна. За та бас хэдэн үг хэлж манай подкастыг хааж өгнө гэж хүсье. За баярлалаа. Тэгээд яг би одоо л нөгөө нэг ийм одоо суралцаал явж байгаа л жирийн ээжүүдийн нэг штэ суралцаал хөгжөөл те хичээгээл хөдөлмөрлөөл явж байгаа яг л ингээд жирийн л нэг хүн. Тэгэхээр ер нь бол яг зүгээр бүгдээрээ те одоо яг ганц өөрчлөлт ганцдгүй байлээ шүү те таны тэрний бяцхан өөрчлөлт таны үр хөөхөд магадгүй одоо та настай хүн байлаа гэхэд ачцсан ингээд бүх хүн гой нөлөөлөд явж байгаа юм байлээ. Тэгэхээр бүх зүйлийг дандаа гоё эерэг нүдээр хараад те дандаа гоё эерэг зүйл түгээдэг хүмүүсийг дагаараа битгий те ийм нөгөө нэг нийгэмд угаасаа л айлч нийгэмд сайн муу зүйл бүгд байж идэг штэ тийм үстэй. Америкч гэсэн байгаа л үстэй. Америк төгсөрсөн юм байхгүй л байгаа үстэй те. Тэгэхээр дандаа гоё зүйлийг хараад түүний төлөө явж байгаа хүмүүс л гоё амьдралаа өөрчилж чаднаа л гэж хэлмээр байна. Тэгээд оюундаа дандаа хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлээ да. Эц зүйл бол өгрөөд дуусна тий эрдэм мэдлэг гэдэг зүйл хизээж авахгүй. Одоо намайгийн хувьд жишээлбэл би болгоцсон тэр эрдэм мэдлэгийг хинч бидний тархинаас татаад авахгүй штэ. Тэр үг бидний амьдралд тий бидний амьдралыг миний надыг өөрчлөөл явж байна. Тийм учраас манайхан ингээд тэр хинч авахгүй нөгөө нэг тэр зөвлөөхөө төлөөл гоё хөрөнгө оруулалт хийгээсэй л гэж хэлмээр байна да. За баярлалаа гэрэл маягчтай урилга авч оролцсон. Тэгээд юу манай сонсогчд маань өглөө босч эхлэе гэвэл өглөөний гайхамшиг номыг авч уншаарай. Тэгээд гэрэл маягчийн маань Facebook-ийн группт нэгдээрэй гэж хүсье. За баярлалаа. Баяртай. Тань бас баярлалаа. Ста мундаг юм аа. Тэгээд танаа юу чи айл сувгуудаар цацагддаг вэ? Одоогоор Facebook, YouTube тэгээд тэр хоёр дээр байгаа. Тэгээ ирээдүйд Spotify болон янз бүрийн сувгуудаар зөвхөн аудио хэлбэрээр орноо. За баярлалаа. Чи тэгээд бас яг одоо энэ натаа ярилцаад ямар шийдвэр гаргаваа өглөө боссон юм уу? Босхгүй. Юу бодож яг наад чинь бодоод сууж ирсэн. Одоо 7 хоног ч илүү 10 хоног болоод буугаад өгсөн гэсэн чинь одоо бууж өгөх юм уу байх? Би өнний дараа өгөн жоохон нэг ажиллаа хий гэж бодож исэн чинь тантай ингэж яриад айгүй гоё ирч хүчийг мэдрээд ер нь бол эрт тунтаж эрт осноо одоо гэж хэлнэ. Бүр илүү их хийж бүтэн штэ. Тэгээд өглөө боссон мэдрэмж үнэхээр гүйл байдаг. Үнэхээр гоё байдаг шүү. Тэгээ манайхан гоё. Бүгдээрээ гоё эртэж таталтай болоорой гэж хэлье да. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.